Харадан Баатар номынхоо задлангийн 2 дугаар хэсгийг хөргөжлүүлэн хүргэж байна. Өмнө нь мянгатын ноён болов гэсэн сэдв хүрээд өндөрлсөн байгаа. За тэгээд дараагийн хэсэг рүүгээ орохын өмнө энэ номон дээр гардаг зургуудын талаар бас хэдүү хэлье гэж бодлоо. За би бол номыг уншихдаа зургуудыг ингээд харж исэн ч гэсэн энэ номын задлангаа хийхин тулд дахиад тэр зургуудыг бол компьютер дээр сайн томруулаад харахад үнэхээр бас тухайн цаг үеийг илэрхийлсэн гүн мэдрэмт төрүүлэхээр тийм зургууд та бүхэн контент үзэнгээ бас энэ дээр гарах зургуудыг паузлаа сайн үзээрэй. Зураг бүр нь өөр ингэсэн тайлбартай. Тэгээ зургийг хараад тайлбарыг нь үйл явдалтай холбоод бодохоор тэр цаг үед очсон юм шиг сэтгэл төрүүлэх үзээ. Тэгээ зурсан зураач нь бол зарим зургийг таталбар гэхээргүй үнэхээр сайн детальтай гоё дүрсэлж өгсөн. Тэгэхээр номон дээрээ нөгөө жижигнэр хэвлэгдсэн учраас компьютер дээр ингээд томруулаад харахаар бас их өөр харагдсан байлээ. Манай ихнэр лав энэ номон дээрээ жоохон ингээд бараантаад харагдсан. Компьютер дээр харсан чинь ямар гоё зургууд вэ гэж хэлж ийсэн. За зургийн тайлбарыг бол би оруулаагүй. Ягаад тэгэхээр номон дээрээ тайлбартай байгаа. Номноос нь бас та бүхэн өөрсдөө уншаад давхар зургийг ингээд контентээс хараад явбал гоё болох уу гэж бодож байна. За хар хадаа маань мянгатын ноён болсон байгаа. Тэгвэл хамаг Монгол нэрийг олоод Монгол гэдэг улсаа байгуулснаас хойш Хабул хаанаас хойш хамгийн залуу мянгатын ноён буюу 20 нас хүрээд тамга авсан ноён болсон. Яагаад хар хадаа ноён болов гэхээр ард олондоо нэгдүгээр нэр хүндтэй нэрийг олсон. Тэрнээс гадна отгоос гадуур хотуулаа хан болоод ихэс ноёдын хөвгүүдийг сайн мэддэг. За ах нь ч урьдчилаад энд сайн бэлдсэн байсан. Тэгээд жадарны ахас ихэс ноёдын шаардлагаар бид чамайг түшнэ. Дотоод асуудалтай битий санаа зов. Өөрийгөө нас баг гэж битий голоо. Чи бол хотуулаа хантай ойр. Тэгээд төвийн хүрээний ихэс ноёдуудын хөвгүүдтэй ойр юм чинь харилцааны үлийг дагаатхаа. Бид нар үлдсэнийг даанаа гэд ноён болсон байдаг. За ноён болсны дараагаар ахсын шаардлагаар цус ойртолтоо сэргийлэхийн тулд ургаа тоолохны шаардлагатай болж хадааны ургийг тусгай хүн томилж тоолуулахад отог дотроо 3000 гаруй их нэрийн 2000 гаруй хүүхэдтэй байсан гэдэг. Өөрөөр хэлбэл 20 хүртэл хортлох хугацаанд л 15-аас 20 нас хүртэлхийн 5 жилийн хугацаанд л 2000 гаруй хүүхэд хийсэн байсан гэсэн үг. За мөн отгоос гадуур 500 гаруй ихнэр байдгаас сальжууд, хатиган, тайчууд, цагаан татар, ихэрс зэргээс өөрийн ураг байгаа 100 гаруй өрхийг жадрандаа нүүлгэж авчирсан байна. Мэдээж хэрэг энэ нүүлгийг бусад отгуудын ноёдтой зөвшөлдсөний үндсэн дээр явагдаж байгаа. Монголын нуус товчоонд гардаг хотуулаа хаан отог бүрээс цөстэй чадалтай шилмэл эрсийг цуглуулж Жүрхэн гэдэг отог байгуулваа гэдэг. Тэгвэл энд хадааны номонд өгүүлснээр Жүрхэнг байгуулахад жадран 400 өрх айл гаргаж өгсөн. Боржигн 100 өрх айл, тайчууд 100 өрх, чонсын бус дотгууд 10-аас 20 өрх нийлүүлэх зэргээр мянгаталж өгсөн гэдэг. Чонс тэгэхээр дотроо 27 отогтой. Тэгээд дахиад нэг шинэ отгийг бий болгохын тулд 1000 тонн хүрэх ёстой. Тэгэхэд 400 өрх айл гэдэг бол бараг 40% жадарныхаа тэрчигтэй гаргацсан байгаа байхгүй. За энэ хэсэгт бас татарын 11-р дайн болсон тухай өгүүлсэн байдаг. За тэр дайнд бид нар цэрэг хүч сайн байсан учраас бидний ялтаар хэлбэр дүүрсэн. Татарын манлай цэргийг зохиход тэд өөрсдөө цагаан түгээ өргөсөн. Гэтэл үнэн хэрэгтээ энэ дайн бидний цэргийн хүчийг тандаж хэмжээ авсан дайн байсныг хожим ойлгосон. Учир нь бол энэний дараа гарах 12 дугаар дайн гэдэг бол аимшигын дайн байсан. За тэгээ 12 дугаар дайн хүртэлх 2 жил бол дайнгүй амарч мэр байлаа. За дараагийн сэдв амьд үлдэх урвах сэтэл гэсэн нэртэй бүлэг байгаа. Энэ хэсэг татарын 12 дугаар дайны тухай гардаг. Алтан улс, татар, мэрэгд, олхнууд нийцэж хамаг Монгол болон Хэрээдийг мөхөөхөөр дайрсан. За энэ дайнд зүүн хил рүү татарууд 5000 зэрэгтэйгээр дайрахад хар хадаа 1000 зэрэгтэйгээр тосдог. За 2000 зэрэгтэй байснаас үлдсэн 1000 зэрэг хүн ардаа бол модон идлээ хаяад гэр орноо хаяад адуу малаа аваад тайгруу шууд зүгтаагаарай гэж тушаадаг. Тэгээд тэнд 1000 зэрэгтэйгээ татарыг тосож байлдаад эрэлгийн хүүхний нүур ямар байдгийг харцгаад ирсэн гэдэг. Өөрөөр хэлбэл татартай нүрээ хавтгай болтол байлдаг гэж өгүүлсэн. Бүтэн 1000-таас ердөө 53 зэрэг л амьд үлддэг. 947, 950 зэрэг бол тэнд өгсөн байна. Тэгээд татарыг цохиж чадсан ч алтан улсын их зэрэг араас нь орж ирсэн. Тэгэхэд ердөө бид нар бол 100-га дадуутай 53 зэрэгтэй зогсож байтал хотуулаа хаан ирж алтан улстай мөргөлдөж тэнд амь гарсан бид нар. За биний хувьд хотуулаа хаан эрхийг бүр түрхэн харж аваад л ухаан алтан унсан байдаг. Өөрөөр хэлбэл хавиргаа цөмлүүлж хүнд шархацсан, маш хүнд шархацсан. За энэ дай миний санаж байгаагаар бол нөгөө хотуулаа хаан бас тэгж байлдаж явахдаа хүнд шарх аваад улмаар нас бардаг тэр дай мөн байх гэж бодож байна.
Хотуулаа хааны тэгээд шарх аваад сүүлд нас барсныг бол ноёдууд нууцладаг. Ягаад тэгэхээр Монгол улс хангу боллоо гэдэг нь гадны улсад мэдэгдэх юм бол Монголыг бүр мөхлийн зам руу түлхэх байсан. Тийм учраас хамаг монголчууд эцсийн амьсгаа хүртэл тулалдаж дайсныг зогсоогоод эндээс цааш орших уу, эс орших уу гэдэг дээсэн дөрөөн дээр ирдэг. Энэ тухай бол өөр сударт гардаг. Ямар ч үсэн онголуудын айл дүрийг сонсож байхад энэхүү үйл явдал бол ой тоонд үлдсэн байдаг. Энэ цаг үеэл Монгол гэдэг улс мөхөх үү, эсвэл аль нэг улсын дагаар болох уу гэдэг маш хүнд хэцүү бэрх цаг үе байсан гэж. За хар хадааны тухайд ухаан алдаж унчхаа сарын дараа сэргэдэг. Сэргээд унсан ахуйгаа сэргээх. За дахиад л амьдралаа босох үүлэндээ мордно. Мянган зэрэг алуулсан учраас дахиад нөгөө хүүхэд хийх ажлаа хийсэн. Эхнэр нь бол энэ удаад ойлгоод ёс салгаж зан үйлд үүргэсэн. Тэр нь гадуур эрэхтэй байдаг гэсэн. Тэгэхээр миний ойлгосноор энд хүн амаа өсгөн үржүүлэх үйлээ ихэд нээлттэй эхнэрийн зөвшөөрөлтэй болжээ гэж ойлгож байна. За энэ үедээ мөн хадаан 8 аймагт таньдаг эгчдэрээ өөрийн үр удманд байгааг олж мэдсэн. Тэгээ яваад очиход яг л 60-аас нүдтэй хадааны хүү 3 ойтой болчихсон байж идэг. Тэгээ тэр их чинь ингэж хэлдэг. За би 8-нд бол тэргүй байчуудын нэг язгуур ухсаа сайтай хэдий ч эр маань өөд болсон тул тэр эрийн үүлийг дүүргэж мянга дурлаачийг хариуцдаг. Чи энд цэрэг болоод орж ирэх юм бол сэмхээ уусгаад авчихж болно шүү. Манайх ард түмэн олонтой тул 1-2 ард байтугай нийт жадарнаар ч агуулж чадан шүү гэж үг хэлдэг. Өөрөөр хэлбэл тэнд ахуучин болоод орчхож болно. За мөн ихэрсээс танай Монгол одоо ирээд өгөө. Чи эрчтэй сайн цэрэг тул энд мянгатаар ороод ирээ. Энд ирж ноён бол гэсэн санал тавьдаг. За татаарууд ч гэсэн энд хүрээд ирвэл ноён болгоно гэх мэтээр амладаг. Өөрөөр хэлбэл тэр үед хадаанд ард түмэн амнаас ахуй амьдралаа бодоод өөр тал руу урвъя гэх юм бол урах олон талбар бол хангалттай байсан байна. Өөрсдөө нэгдүгээр сайн цэрэг, тэгээ адуу мал сайтай. Тэгээд удахгүй энэ ер нь Монгол гэдэг улс мөхөх юм чинь наашраа гэж дуудах бол маш олон хүмүүс гарч ирсэн байна. Хараа даан ч гэсэн тэнд бодол болсон. Тэгээд цэргүүдийн бодол ах зах хүмүүсийн санаа оноог танахад их нутагтаа эзэн болж чадаагүй хүмүүс өөр газар очиод ч жаргаж суух заяа байхгүй гэж хатуухан тулгасан. За ингээд хадаан шийдвэрээ гаргаж унжуу сухатуугаас төмөр боломжийн хэрээр авч хойшоо салжууд руу хүн ардаа чадах хэмжээгээр нүүлгэж за зэр зэвсэг муутай байсан ч гэсэн чадлынхаа хэрээр байлдаж байгаа дуусъя гэд дайнд бэлдэж адууга таргалуулж татарын жимийг харуулж суух болсон. За ингээд дараагийн сэдв алдарт татарын 13 дугаар дайн болсон. Энэ дайны тухай бол бүхэл бүтэн нэг тусдаа ном судар байдаг. Түүхийн ээлд гэдэг нэртэй. Энэ сударт байх гол агуулгыг Агачу Исүхэ хар хадаан онгодууд айлдсан. Тийм учраас энэ дайны талаар хар хадаан номонд бол тийм дэлгэрэнгүй өгүүлээгүй. Нэгэнт өөр судар дээр дэлгэрүүлээд ярьсан учраас энд бол давтаж яриаггүй. Гэхдээ энд хар хадаанд урах сэтгэл төрсөн ч Исүхэгөөс болоод урууч чадаагүй тухайгаа бас өөрөө өгүүлдэг. Учир нь Хотуулаа хаан өнгөрөөд түүний өхлийг нь нууж байх энэ хугацаанд алдан бусаар Исүхэ Баатар ханы үргийг гүйцэтгэж байгаа. Хадааны хэлснээр бол Исүхэг хан болвол би энэ төрлийн төлөө зүтгэж болмоор санагдсан. Хэрвээ Агачу хан болно гэсэн бол би зөвшөөрөхгүй байх байсан. Өөрийн замаа хөөх байсан гэж хэлдэг. За тэгээ энэ 13 дугаар дайн дээр татарууд Бисү дотог руу дайрдаг. Энэ үйл явдал бол түүхийн ил дээр бол нүдэнд харагдал гардаг. За энийг өртөөлж исэн онгод нүдэнд харагдаж чихэн сонсогдтол өртөөлж тэр үйл явдлыг ярьж өгсөн. Тэр одоо мөч бол надад одоо болтлыг тод санагдаж байна. За хадаан бол яг энэ татарын дайрах гэж байгааг өөрчилж таамаглаад бөөр нуур руу ер нь зүгтцсэн байсан. Өмнөх дайнд мянган зэрэгэ алдсан. За тэгээ одоо дахиад дайн байлдаан болоод хадаан тэнд байлдах юм бол тэр Жадран гэдэг хотыг ер нь отог хэвээрээ үлдэж чадах уу? Мянгаталж чадах уу? Тийм учраас энэ удаа өөр отог тосгээ гэж зүгтаацсан байсан. Тэгээд бөөр нуурыг тойроод ирэхэд сэтгэл нь хөдлөөд их нутгаа гэж омогшоод Агачу Исүхэтэй нийлээд татаруудад энд байлдсан байдаг. Өөрөөр хэлбэл Агачу Исүхэ Баатрууд бол татарын хорий бухайг хөөгөөд төмтөр явж исэн. Тэнд бол бөөр нуурыг тойрч ирэхдээ хар хадаан яг тэнд тааралдаад татаруудтай байлдаад нэлийн томоохон дайн тулаан тэр бөөр нуурын дэргэд өрөндөг. Тэр дайны үйл явдлын тухай маш дэлгэрэнгүй түүхийн ил сударт бичсэн байгаа. За ер нь би дараагийн дугаартаа энэ дайн байлдааны талаар тэгээд ер нь 8-тай байлсан хүүтний дайнгээ сүүлд гардаг. Тэгээд хэд хэдэн ном судрууд дээр энэ дайны талаар их гоё дэлгэрэнгүй тайлбарлаж өгүүлсэн байдаг. Тэрийг ингээд тал талын одоо дайнд оролцсон олон талын өнцгүүдээс нь авч үзээ. За түүхэнд бас хэрхэн яаж дурдгдсан байдаг тэр талаас нь авч үзээд задалж үзүүлэх сонирхолтой дүр зураг гарах байхаа гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр дайн гэдгийг бид нар зөвхөн
дайтагч нэг талын өнцгөөс биш, хоёр талын өнцгөөс, бүр дайнд оролцогч гурав дахь талын өнцгөөс, дайны жанжны өнцгөөс, зүгээр дайнд оролцогч цэргийн зүгээс, мөн зүгээр тэр дайны ард хоцорсон гэргийн эмэгтэй хүний зүгээс, мөн тэр дайнд зэр зэвсэг бэлдсэн урлаач хүмүүсийн тэрхүү зэр зэвсгээ хэрхэн яаж урлсан, хүртэл дайнд яаж нөлөөсөн гэд олон үнцгийг гаргаж чадах юм бол маш сонирхолтой дүр зураг гардаг. Тэгэхээр энэ бол ном болгонд нэг хэсэг хэсгээр өгүүлсэн байдаг. Тэр болгоны ингээд нийлүүлээд нэг сэдв болгоо дайны талаар бас задлан хийвэл гоё юм шиг санагдаж байгаа. Тийм учраас дараагийн аль нэг дугаарууд дээр дайны талаар бас ярья, задлж ярья гэж бодож байгаа. За энэ Буур нуурын дэргэд болсон дайны үйл явдлын дундуур гурван найзууд хоорондоо бас зодтолсон тухай гардаг. Яагаад гэвэл Есүхэ энэ үед олхнуудын нохой ноёны охин Өөлөн үжинг татарууд гэргий болохоор аваад явж байхад нь дундаас нь булаачсан байдаг тэр үе. Монголын нуус төвч онцж гардаг. За тэгээд нохой ноён бол хэн хүчтэй, ашигтай талд нь ажилтдаг хүн учраас тэр охид хүүхдүүдээрээ дамжуулж отгуудаас мэдээ аваад тэгээд цаашаа алтан улсад ч юм уу зардаг. За яг энэ хэрэгээр Есүхийг дотоод мэдээгээ алдсан гэж хүмүүс харддаг. Дотоод мэдээгээ алдснаас болоод дайн болж байгаа, мөн дайнд бид нар мэдээгээ алдаад бидний сул тал болж байгаа гэдэг мөн бас бус үйл ойлголцлоо зэгцлээд энэ хэд сайхан зодтолддог. За тэгээд зэргүүддээ мөн тайлбар хэлж ойлголтуудаа нэгтгэж авдаг. За энд Есүхэ хар хадан агаачунаар зэргүүддээ уухай хүргэдэг. Энэ уухай үг нь бас өөр ингэсэн онцлогтой үгс ярьсан байдаг. Энийг бол та бүхэн номон дээрээс нь уншаарай. За ингээд тэрхүү 13 дугаар дайнд татарын Тэмүүжүүгээ Есүхэ Баатар хоёр хэрүүл тулаан хийдэг. Өөрөөр хэлбэл тал талдаа нэг төм зэрэгтэй байдаг. Тэгээд татарын талаас бол тэр цугларсан төмөн зэрэг нь бол дандаа залуу голцоо хүүхдүүд ингээд зэрэг татцсан. Ер нь бол монголчууд тэр үед хоорондоо татарууд хоорондоо байлдсан бол монголчууд тэр татарыг хятад дуусгах байсан байгаа тэр үед бол. Тэгтээ мэдээж хэрэг хоёр талдаа нэлээд их хэмжээний хохиролтой. Татарыг яасан ч гэсэн цаана алтан улсын цэргүүд гэж байгаа. Тийм учраас Тэмүүжүүгээ жанжны үед нэлээд ухаалаг шийдвэр гаргаж аль талаасаа ингээд нэг жанжин гаргаад хэрүүл тулаан хийе. Тэгээд аль ялагдсан тал нь гэрээг дагъя. Ялсан тал нь гэрээний нөхцлөө тулгаад энэ дайныг зогсооё. Дахиж цус урсгаад яах вэ гэсэн байгаа. Тэгээд энэ дайнд бол Есүхэ Баатар энэ хэрүүл тулаан Тэмүүжүүгийг ялдаг. Тэгээд татаруудыг тэнд зэвсгээ нурааж аваад номхон суулгаад тэгээд гэрээний зүйл заалтаа тулгадаг. За тэгээд гэрээг илүү сайн баталгаажуулахын тулд ар ноёдын төлөвлөгөөр алтан улсын хэрэмд авч үйл хийх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл тэнд алтан улс яагаад ер нь монголчууд руу байнга довтлоод байдیں۔ Монголчууд руу яагаад татарыг ингээд довтлогээ шахаад байдیں гэхээр тэр алтан улсад байгаа ноёд ялангуяа нөгөө хил дээр ойрхон Монголтой татартай хилэлдэх хил дээр ойрхон байсан тэр ноёдуудын шунал сэтлээс бас ихээхэн болдог. Тэгэхээр тэнд байгаа ноёдыг нь халаад ядаж биднэрт ээлтэй бодлого, инх тайван бодлогыг эрхэмлдэг тэр ноёдыг ингээд бид нар гаргаж ирж чадах юм бол хэсэг хугацаанд инх амгалан байдал бол бас тогтох юм байна да гэдэг сүвийг стратеги гаргадаг тэр 10 ноёдууд олж хараад тэгээд тэрийг нь гүйцэтгэх гээд 100 зэргийг боолын дүрээр ингээд цагаан хэрэмд давуулдаг. За тэгээд тэнд алтан улсад бол маш сонирхолтой үйл явдал өрнөдөг. Тэр тухай бол түүхийн хэл судартж байгаа. Энэ харадан сударч бас гарч байгаа. Тэгэхээр би тэрнийг бол энэ дурдж дэлгэрэнгүй ярихгүй. Ямар ч байсан зэргүүд бол үйл хэрэг амжилттай гүйцээгээд яагаад заавал Монгол их орондоо тусгаар тогтнож амьдрах учиртайгаа харадааны сэтгэлдээ улам сайн ойлгоод ирдэг. Цагаан хэрэмд даваад ороод ирэхэд эндээс миний нутаг эхэлж байна. Үнэр анхлуун салхи, үзэсгэлэнт ногоо ертөнц, тэнгэрийн уужим торох ямар ч зовлонгүй тэр ертөнцид ирээд буур нуурыг торж байх үеэс ч илүү гүн гүнзгийгээр эх орныхоо үнцнийг мэдэрч ялалтад авдаг шагнал бол ердөө энэ юм байна гэж ойлгосон гэж хадаа номондоо бичсэн байна. Алтан улсад явж байхдаа сонио ачим их харж амьдралыг харах нүд нэлээ өөрчлөгдсөн. Ямар ч байсан алтан улсад дагаар орж хизээч болохгүй мэн гэсэн гүн бат ойлголтыг бол сэтгэлдээ суулгачаад ирсэн байдаг. За бид нар ч гэсэн ер нь нэг их нутгаасаа гараад хилээндээс алхаад хөгжилтэй хөгжилгүй орныг үзээд их оронтойгоо харьцуулж үзээд тэгэд ирэхээр нүд нээгдэж шал өөрөөр бас ертөнцийг харах өнцөг өөрчлөгддөг. Тэгэхээр тэр үйл явдал бол хадааны амьдралд бас тохиолджээ гэж ойлгосон. За татарын ив гэрээ гэдэг дараагийн сэдв орж ирж байгаа. Ер нь дайн гэдэг бол ив гэрээн төрхийн тулд нэгнийгээ хөшөөрөгдөж байгаа үйл юм байна гэдгийг хараадаа ойлгосон. Өөрөөр хэлбэл өөртөө ашигтай нөхцөл байдлыг тулгахын тулд дайн хийгээд байгаа хэрэг. Асар том дайны нэг бүрэлдэхүүн хэсэг нь ердөө энэ зэвсэг дайн тулаан юм байна шүү дээ гэж ухсан. За энд бол би өөрийн бодлоо хэлж байгаа шүү. Өнөөдөр ч гэсэн дэлхийн ертөнц энэ байдлаас ерөөсөө өөрчлөгдөөгүй байгаа. Хүчирхэг гүрнүүд өөрсдийн бодлогоо жижиг улсуудад тулгадаг.
Жижиг улс том улс хоёрын хооронд хязгаарч эрх тэгш гэрээ байгуулагдах ямар ч боломжгүй үргэлж тулгалж явагддаг. Зэвсэг дайн биш юм гэхэд эдийн засаг, худалдаа, хилээ хаан нэн гэсэн маргаан шатхуун өгөх өгөхгүй гэх мэтээр дайны орчин үеийн хэлбэрүүд бол өнөөдөр ч гэсэн бидний амьдралд явж л байгаа. Ийм дайнтай нөхцөлд бид бас ухаан сэлэх ёстой юм байлээ. Бид нар л энийг дайн гэж харахгүй байгаагаас биш, энэ бол хөшүүргийн нэг хэлбэр. Ядаж өөртөөгөө ижил жижиг түвшний улсуудтай харилцах, тэдний бодлогыг дэмжих, тэд нартай хамтрах, харилцан бинийгээ дэмжих замаар энэ том жижиг гүрнүүдийн хоорондох дайнд бол тэсэж үлддэг тийм стратеги байдаг юм байлээ. Номын агуулга руу буцаагаад оръё. Татаруудын хувьд зовлон болоод байсан, тэднийг байнга ташуурдаж Монгол руу дайр гэж дайтуулад байсан ноёдыг нь хороогоод арай ээлтэй инх тайвныг эрхмэлдэг тийм бодлого явуулдаг хүмүүсийг нь ноён болох нөхцөлийг бүрдүүлээд мөн жил бүр Монгол татарууд нийлж Алтан улсад төлбөр өгөх, түүнийг нь цаашаа төв улс руугаа дамаар нь дамжуулж илүү том ноёдоо хахуулдах маягаар инх амгалан цагийг эд мөнгөөр худалдаж авах тохироо энэ гэрээнд хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол татарууд нийлээд Алтан улсад төлбөр төлж ийн гэсэн үг. Нэгэнтэл байнга байлдаал ингээл хин хинийгээ ялахгүй ингээл хохироогоол байж ирсний оронд тэд нар төлбөр мөнгөний өгчээ л да. Тэгээд тэр төлбөр мөнгөөр Алтан улс юу юм цаашаага Монгол руу дайн хийгээд нэмэргүй хэрэггүй эднээс өөр татвар аваад байж гисэн тийм бодлогыг хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд жил болгон 500 алтан зоосыг эв гэрээний төлбөр гэж хамаг Монгол улсын зүгээс төлөхөөр болсон. Татарууд бас хэдийн хэмжээ хүчээсээ мэдэхгүй байна. Тэрийг ингээд жил болгон Алтан улсад төлж исэн. Тэгэхээр энэ нэг алтан зоос нь бол нэг мөнгөн аяга дүүрэн тутрахтай дүүсэх хэмжээний цул алт байсан. Үүнийг төлөхт тэнцвүүлэх юм бол нэг алтан зоос 1000 төлөхтэй тэнцсэн. 10 алтан зоос 100000 хоноо гэсэн үг. Тэгэхээр энэ гэрээг байгуулад асар их хэмжээний мөнгө. Тэгэхээр 27 отогтой хувгаар чинь 1000-ын ноён бол 20 алтан зоосыг жилдээ гаргаж өгөх ёстой болж таарж байгаа. Тэгээд энэ тухайн үедээ бол монголчуудад илүү ашигтай байсан. Ягаад тэгэхээр Алтан улс цаашаага сүм улстай байлдаж их хэмжээний цэрэг зардал гаргаж байгаа. Дээрээс нь Монгол руу бас дайрдаг. Тэгэхээр Монгол руу дайрахаа болоод зүгээр мөнгө аваад цаашаага байлдаана яач. Энэ хооронд нь монголчууд хонь төлөг гэдэг бол угаасаа жил болгон өсөж идэг. Мөнгөний өгчий тэр хооронд бид нар төлгөө өсгөн, хүн амаа өсгөн, ахуй амьдралаа, арилжаа намаагаа явуулна. Энэ бол биднэрт ашигтай. Ямар ч үсэн ингэж мөхчихгүй ингэж мөнгөний нөгөөд байж. Тэгэхгүй бол Алтан улс ямарваа нэгэн байдлаар сүм улстай тохиролцоо хийгээд монголчууд руу их цэргийн хүчээр дайрах юм бол бараг тэгэл тэр хавийн нүүдэлчин аймагуд хүчинд нь автахаар тийм нөхцөл байдалтай байсан юм шиг. Тэгээ эргэн тойронд 8 олхнууд, онгууд, мэрэгд гээд ер нь тэгээд Монголыг ер нь байхгүй болгочих гэсэн бодолтой олон аймагуд байсан. Тийм учраас тэдгээр аймагуд чинь нөгөө танаа монголчин удахгүй мөхнө гэж яриад байгаа штэ. Тэгээд яг энэ эд мөнгөөрөө худалдаж авсан инх амгалан цаг үед ирэх их Монгол улсын ирээдүй суур тавигдсан гэж би бодож байгаа. Тэгээд их Монгол улс байгуулагдаа Эзэн Чингис хаан өргөмжлөгдөө явсаар байгаа. Тэгээд ирээдүйд бол Алтан улсыг бүхэлд нь эзэлдэг штэ. Тэгэхээр ийм урт хугацааны бодлогыг хэрэгжүүлж тэр нь ингээд олон жилийн дараа үр дүнгээ өгч их Монгол улс мандсан байна гэхээр тэр бодлогыг хэрэгжүүлсэн 10 ноёдын ухаан гэдэг бол гайхамшигтай. Та бүхэн энэ талаар бас өрөг тунхаг тамга бусад судруудаас унших юм бол маш гайхалтай дүр зураг өвгдийн агуу ухааныг олж харах байхаа гэж итгэж байна. Тийм учраас энэ цаг хугацаанд бол тийм томоохон хэмжээний дайн бололгүйгээр ирээдүйд их Монгол улсыг байгуулсан их эзэн Чингис хаан болоод 9 өрлөгүүд тэр үеийн ноёдууд бол энэ инх амгалан цаг үед өсөж торниж жоохон хүч тэнхээгээ авсан байна. Тэгэхээр зүгээр нэг дайн болоогүй энэхүү маш том ирээдүйд Монгол улсыг үлдээж авч чадах тэр гэрээг бол 10 ноёдууд ингээд маш олон хүний хүчин зүтгэлтэйгээр хийгдсэн. Мэдээж хэрэг Алтан улстай хийсэн гэрээнээс гадна эргэн тойронд байсан аймагуд байгаа, мэрэгд байгаа. Тэгээд инхийн гэрээтэй байдаг хэрээд байгаа. Тэгээд 8 олхнууд тэгээд эргэн тойрны бусад аймагуудтайгаа бас хилцээр хийсэн байж таардаг. Тэгээд энэ хэсэгт бол Исүхэ Баатар яагаад албан ёсоор хан өргөмжлөгдөж чадлагүй өөд болдог түүхч энд бас зах зухаасаа гарнаа. Тэрийг бол бас хоошоо дэлгэрэнгүй өгүүлэх учраас хойно яриад явчихна. Ямар ч байсан хадаан хилд авч орж ирээд
татааруудтай эв гэрээгээ баталгаажуулаад татарын нэг ноёны охиныг баг хаднаа болгож аваад буцдаг. За мөн нэгүцээс чимээлэн нэртэй мөлхүүд охин дур татагдаж бас гэртээ авчирдаг. Ингээд чимээлэнтэй холбоотой хайр дурлал адлын утлууны номонд гарна. За улс орны нөхцөл байдал ямар байсан гэхээр Исүүхэн Агачунаар Хэрээдэд гүр ханыг унгааж тойрлыг хам болгох үйл зүтгэж эв гэрээний үйл хийдэг. За дараа нь тэндээс залгуулад мэрэгдтэй бас нэлээд юм болж байж эв гэрээнд хүрнэ. За тэрхүү мэрэгдтэй эв гэрээнд хүрэх гээд хилцэж байсан үүлийн үеэр хар адааны дурлалт бүсгүй түлээ хочиж чимээлэн хар адааныг хамгаалж байгаад шарх авч өөд болдгоо. За яг энэ хэсэгт бол хар адаа Аянга Дутган хоёрын асуулт хариултууд явагддаг. Хар адаа яагаад 3000 ихнэр 2000 хүүхэдтэй болсон тухай шалтгаан. За тэгээ өөрийн өмөөрлөө дэлгэрэнгүй энд хариулдаг. 1 2 3 гэж гад яагаад миний зүв бэ? Яагаад намайг буруутгаад байгаа юм бэ? Гэт өөрийнхөө өмөрөөд 1 2 3 гээд 10 хүртэлх тийм. Одоо баримтууд дурдж хилдэг. Ямар ч үсэн хар адаан үхээд ирлэгт очиж шүүлэхэд нүгэлгүй бараг цав цагаан гарсан гэдэг. Яагаад гэвэл алсан хүнээсээ илүү олон хүнийг төрүүлсэн учраас тэнд нүгэлгүй гарсан гэдэг. За номын дараагийн хэсэг энэ Хэрээдийн хилцэл гэдэг ийм сэдв байна. Аливаа Отог аймгийн салан тусгаарлалт тусгаар тогтнол нь бид өөр хүмүүс. Бидний цус өөр, яс өөр, соёл өөр, шашин өөр. Тийм учраас бид та нартай хамтарч амьдрч чадахгүй гэсэн үзлээс болдог. Тэгвэл үүний эсрэг бид нэг гаралтай, нэг зорилготой, нэг ижил зарчимтай хүмүүс гэж ухууснаар нийцэх эвлэрхийн шалтгаан болдог. Тийм ч учраас Хэрээдтэй эв найрамдалтай байхын тулд гүр ханы бодлыг монголчууд тандахад Монголтой эв найртай хамтарч орших биш. Монголыг харин өөртөө уусгаад талалдан хувааж авч нэгтгэх бодолтой байсан. Тийм учраас гүр ханыг унгаагаад оронд нь Монголтой эв найрамдалтай эрхтгийгч орших тэр ноёдын бодлогыг дэмжиж тэнд тойрлыг тэтгэж хаан болгодог. Өөрөөр хэлбэл нэг улс аймаг оршин тогтохын тулд нөгөө улсын бодлого бас ямар байгаагаас их зүйл хамаарж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр тусгаар байхын тулд бид нартай хил залгаа оршиж байгаа тэнд хэн ноён болж, хэн хаан болж, хэн ямар бодлого явуулна тэр бол бидний тусгаар тогтнол ахуй амьдрал шууд нөлөөтэй. Тийм учраас тэнд ядаж өөрийн инх тайвныг эрхэмлдэг, харилцан зэрэгцэж оршиж чадах тийм ноёныг тэргүүнээр нь тавихын тулд бас тусгай бодлого явуулж одоо өнөөдрийн хэлээр бол акц гэдэг ч юм уу тиймэрхүү арга хэмжээ бол явуулдаг байсан байгаа. За тэгээ гүр ханыг унгаахын тулд манай цэргүүд бол гүр ханы цэргүүтээ тулалдсан. За тэгээ тэнд Манлай цэргүүтээ хүч сориход тэнд гүр ханы цэргийн зэгц манай монголчуудад үнэхээр хамагдсан буюу монголчууд хамаагүй илүү хүчтэй байсан байгаа. За тэгээд тэнд бол Хэрээдийг монголчууд ингээд ялж чадах байсан ч гэсэн Хэрээдүүдэд найр тавиад хамтран найртай оршоо гэхэд ихэнх ноёдын зөвшөөрч гүр ханыг суудлаа сунгаж тойрлыг хам болгосон гэжээ. За тэгээд тэр гүр хантай байлдах үе цэргийн зэгцийг Исүүхэ гаргаж Минлэг цэргийн талбарын хуваарлалтыг хийж тайчууд, агаачууд жүрхэн зүүн жигүүрийг бүрдүүлж, хатгин салжууд баруун жигүүрийг бүрдүүлж, төвийн их цэргийн хүчийг боржигнууд өөрсдөө бүрдүүлж, манлай жигүүрт ургууд мангууд байлдаж эв гэрээг тулгасан гэж энэхүү номд бичигдэжээ. За энэ дайнд ургууд мангуудын цэргүүд гүр ханы цэргүүдээр жинхэнэ тоглож хайсан гэдэг. Өөрөөр хэлбэл цэргийн цэгц бол Хэрээдүүдээс хамаагүй илүү байсан байгаа. Манайхаас хохирол гэвэл сүлдүү ноён нас нөхцсөн байдгаа гэж. Мангуудын сүлдүү ноён. За энэ мангуудын сүлдүү ноёны тухай түүхий ил сэдвт бас нэг дэд сэдв байдгаа. Тэрийг та бүхэн бас уншиж үзээрэй. Бас их сонирхолтой хүн санагдсан. За хар адаа номын чимээ үгүй гэдэг нэртэй дараагийн дэд сэдв байна. Энэ хэсэгт бол хар адаан улс орны хувь заяа ирээдүйн талаар улам их бодох болж одоо тогтсон байгаа эв гэрээгээ хэрхэн яаж хадгалах вэ? Ер нь Алтан улс яагаад Монгол руу довтлоод байгаагийн уг үзүүрийг нь бол тэмтэрч судалж эхэлсэн. Тэгээ олон улсын харилцаа, Отог аймагуудын хоорондын харилцаа, эрх ашигын тогтолцоо зэргийг ухаж ойлгосон. Мөн өөрийн хөвөн Жамуухайгаа өсгөж, боловсруулж ирээдүйд зэхэж байсан. За Жамуухайд гэргийг нь авч өгсөн, мянгатыг нь бүрдүүлж өгч 15 наснд нь мянгатын ноён болгосон гэж. Өөрөө болохоор 20 наснда мянгатын ноён болоод тэр үедээ бол Хамаг Монгол гэдэг улс байгуулагдсанаас хойш хамгийн залуу мянгатын ноён болсон. Тэгвэл энд тэр амжилтаа одоо ахиулахын тулд өөрийн хүү Жамуухайгаа 15 наснд нь мянгатын ноён болгосон байна. Жамуухайч тэр хэмжээний өндөр боловсролтой, хүч тэнхээ сайтай тийм хүн үрээсэн байгаамаа. За тэгээ энэ хугацаанд бол харьцангуй том дайн болоогүй инх хамгаалсан цаг үе үргэлжилж ирээдүйд их Монгол улсыг байгуулах хөвөд үсэн торинж байсан цаг үе.
татар болон монголчууд Алтан улсад татвар төлбөрөө тушааж оронд нь инх хамгаалангаа худалдаж авч байсан үе. Эргэн тойрны аймагуудаа бас эв гэрээтэй байхыг хичээж байсан цаг. За Исүхэ Баатар хэрээд мэрэгдийн эв гэрээг дүүргэж, за олхнуудын эв гэрээг дүүргчл юм бол албан ёсоор хан дөрвөмжлөгдөх төхөж байсан цаг. Өөрөөр хэлбэл тухайн улсын хан болохын тулд дотооддоо нэгдүгээр хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна хоёрдугаарт энэ хүрээлэн байгаа хөрш аймагуудаа хүлээн зөвшөөрөгдөж тэнд тусгаар тогтнол улс энэ улсын хан гэдгээ зөвшөөрүүлэх гээд байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид нар энэ үзэл яг л хэвээрээ байгаа. Өнөөдөр бид нар бас тусгаар тогтнолтой байхын тулд тусгаар тогтнолтой хүлээн зөвшөөрлөхийн тулд доор хаяж багадаа хөрш хоёр улстай хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Тэгээд саяхныг боллоо 1961 билүү хэдэн онд үлээ монголчууд чинь санал асуулга явуулаад хятадууд манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг ш. Тэр болтол хятадууд тусгаар тогтнолыг зөвшөөрөөгүй байсан. Тэгэхээр яг л энтэй ижилхэн нөхцөл байдал бол тэр үед байсан юм шиг байгаа. За тэгээ Исүхэ олхнуудтай гэрээгээ батгахын тулд хүү Тэмүчэндээ эхнэр авч өгөхөөр явж байгаад татаруудад хорлогддог. За энэ хорлогдсон үйл явдлын тухай Монголын улс төвчөнд гардаг шүү дээ. Тэ яг ингээд цаад нарийн өчгийг нь хайгаад үзэх юм бол энэ бол цаанаа маш нарийн зохион байгуулалттай хувилдаан байсан гэж энэ номонд бичсэн байгаа. За яасан бэ гэхээр татарт энэ одоо тогтоод байгаа эв гэрээг эсэргүүцдэг хэсэг бүлэг ноёд байсан. Тэр ноёд бол одоо тайчуудтай хувилдаад тэгээд тэнд Исүхээг хорлсон. Өөрөөр хэлбэл нөгөө талаас тайчууд дундаас Исүхэ Баатрыг хан болгохын төлөө хэсэг улсууд тэгээд татаруудтай хувилдаад татаруудын гараар могоо бариулаад тэнд Исүхэ Баатрыг хорлж алсан гэдэг. За энэ үннийг бол хараадаа Исүхэ Баатрыг өнгөрснөөс хойш 3 жил хойноос нь хөөцөлдөж байгаад нэлээд их хэмжээний бараг азраг адууны үн төлж ийж олж авдаг. Тэгээд тайчууд ер нь дотроо Исүхэгийг хан болгохгүй тэгээд татаруудтай нийлээд ингээд хувилдаанаар хорлжжээ гэдгийг нь мэдээд агаачууд дээр очиж агсан тавьдаг. Чи яагаад амдыгаа ингэж алж байгаа юм бэ? Хамрыг зүүн дэшээ баруун дэшээ дайлал зөндөө зодож нүдсэн тэнд зодтолсон гэж ярьдаг. Тэгээд агаачуугийн албатууд нэрхээ та нар бас ноёноо хамгаалж чадсангүй гэд нүрийг нь хавтгаа болтол нүдсэн гэх. Тэгээд тэнд нэг тиймэрхүү юм болоод адаан цаашаа явдаг. Агаачуу бол энэ үйл явдлыг мдээгүй байжгаад тэнд анх хараатан сонсоод их шоконд ордог. За Агаачуу Баатрын өөрийнх нь хан хүүний зүрхраан гэсэн нэртэй нэлээд зузаан ном байгаа. Тэнд бас энэ үйл явдлын тухай нэлээд дэлгэрэнгүй гардаг санагдаж байна. Тэгээд тэр хоёр үйл явдлыг ингээд уншаад үзэх юм бол Исүхэ Баатрын үхлийн цаана ямар нарийн одоо хувилдаан зохион байгуулалт байсан бэ гэдгийг бас унших боломжтой. За тэгээд амдыг нь хөнөөсөнгээд харааданы татаруудыг өөрийн хилээсээ хөөж отог дотор байгаа бүх татарыг нь отог руу нь хөөдөг. Их ихнэрээсээ бусад бүх татарыг хөн. Тэгээд жалдарныг ер нь бүхэлд нь татаруудаас цэвэрлсэн. Тэгээд тухайн үед ч нөгөө ноёдын хооронд эв гэрээ хилцээр хийгдээд ноён нь татараас баг ихнэр авчиж байгаа. Тэгэнгүүт доор нь байсан албатууд энэ төр татаруудтай очиод ард түмнээс нь бас ихнэр хүүхэд аваад хоорондоо ингээд ханжин суудсан байсан. Тэгэхээр нь ихнэр нөхрийг хүртэл хооронд нь салгаж байгаа. Тэгээд татаруудаас отгоо бүрэн цэвэрлсэн байдаг. Одоо нэлээд их хүчин зүтгэл чармаалт эрсдэл гаргасан татаруудтай харилцаа муудсан. Татарын хил дээр бол амар хүрээнүүд буюу ингээд модоор шөргөө босгоод ер нь дайны байдалд ороод хил дээр тэм зөрчилдөөн үүснэ нөхцөл байдлууд бий болсон байгаа. Энэ бол нөгөө жадарнууд яг татаруудтай муудалцсан байгаа. Яг төв улсынхаа хувьд бол агаачуу тайчууд бол татаруудтай муудалцах сонирхолгүй байсан. Исүхэ Баатрыг нөгөө нас орсноос хойш төрийн ерөнхийдөө тайчууд дээр очиж байгаа. Тайчуудын хувьд эв гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй. Жадран отог бол татарын эсрэг дангаар тэмцээд нэмэргүй. За тэгээ Исүхэгийг өөдсөний дараа хамгийн түрүүнд Аруулаадын Нахуу баян бол тайчуудыг дагахгүй гэд хэрээд рүү явсан байдаг. Нэгэн татаруудтай эв эвдрээд хил дээр шөргөөнүүд босцсон байсан учраас татарууд хэзээ нэгэн цагт дайрах нь ойлгомжтой байсан. Тэгээ хараатан татаруудыг орж ирэхэд 30000 эсрэг 500 цэргээр байлдаад яа харахгүй ялах боломжгүй учраас цэргүүдээ тайгаруу зүхтаа гэж хэлчихэд 10 цэргийн хамт онц цанган дээр татарыг тосож тэнд нас орсан гэж хэлдэг. За хэрвээ жамуухай миний зарилгийг дагсан бол жадарны эрчүүд хүүхнүүдээ аваад адуу малаа туугаад бусдыг нь хаяад агаачуу дээр бас очисон байх ёстой. Ерөнхийдөө цэргүүд хүн ардуудаа бол хойшоо ой тайг салжуудын зүг рүү бас нүүлгсэн. Тэгээд өөрөө тэнд 10 цэрэгтэй үлдээд онц цангын байлдаанаар тэнд татаруудаа байлж өөд болсон.
Тэгээ хил дээр 500 зэрэгтэй байхдаа татарын эхний 1000-ыг цогсон. За тэрний дараа дахин цохилт ирэх нь ойлгомжтой байсан учраас тосож занган байлдаанаар 500-ийн ард гараад л өөд болсон доо. Аруулхнаа 2000-ийн эсрэг яаж ч байлдах юм бэлээ. Уулын тэндээс ганцхан гариг твцсэн бол амьдрах л байсан юм бэ лээ. Агаач хурч ирээд тэр 2000-ыг цогсон. Харамсалтай нь би 1 хоног твчээгүй. 10 хүн хичнээн сайн зангатай байлаач яаж 2000-ыг тогтоож чадах вүлээ. Гэхдээ би аруулаа байж 500-ийн ард гарсандаа багталтай байдаг. Би лав тэр Исүхэ Агачу хоёроос хавгүй илүү баатарлаг өгөлтэй гэж одоо Харадан Баатарын номонд дурдсан байна. Тэгэхээр яг би бол ингээ үйл явдлыг бодоод үзэхээр Харадан Баатарын өхөлч гэсэн өөрөө шижигтэй. Яагаад Агачу Баатар 1 хоногоор хожимдож ирсэн тийм ээ? Татаруудтай ерөнхийдөө бас тайчуудын хэсэг бүлэг улсууд хувилдаантай байсан. Тэгвэл бас том зургаараа хараад үзэх юм бол Монгол улсыг инх тайван оршоож бас цаашид ив найрамдлаа үргэлжлүүлэхийн тулд нэг отгийн тэргүүг бол золиход бол тэр бол байж болох ёсны тийм золиос байсан юм болоо гэж энд бол бас нэг талаас харж болно. Гэхдээ нөгөө талаас хэрвээ амьд байсан бол юу болох вэ гэдэг өөр дур зургууд бас байгаа. За Харадан Баатарын хойч үедээ захих сургаал нь юу вэ гэсэн чинь хүнээр төшүүлэх сайхан. Гэхдээ төшсөн модоо илжирсэн эсхийг л сайн ажиж байгаарай. Би энэ алдааг л жамуух дээрээ гаргасан. Тэгээ жамуух хүн төшихтэй сайн төссөн хүндээ үнэнч байсан. Гэхдээ тэр төшиж байгаа мод нь илжирсэн байгааг мэдээгүй гэдэг. Тэгэхээр энэ бол миний ойлгож байгаагаар ирээдүйд Чингис хаан жамуух хоёр бол анд нөхдүүд байсан ч гэсэн ингээд хоорондоо бас байлддаг энэ тухай гардаг. Тэгэхээр жамуухын төшчихсэн улсууд бол тэр цаг үедээ бол хоцрогдсон гэдэг ч юм уу те илжирсэн үзэл бодол нь явахааргүй тийм хүмүүс байсан юм байлээ. Тэр хүмүүсийг түшээрээгээ би жамуухтай хэлсэн байсан учраас энэ бол жамуухт өөрт нь хор хохирол болцсон байсан гэж хэлсэн болов уу гэж би ойлгосон. Гэхдээ буруу ч ойлгосон байж магадгүй. Ер нь бол цаашдын бас ном судруудыг уншаад үзэхээр Чингис хаан жамуух хоёр бол олонний дунд дайсан гэж харагдаж байгаа хэдий ч цаанаа бол сэм загтлаар харилцдаг. Тэгээд ер нь тухайн үед өөрсдийнх нь үзэл бодол ирээдүйд гай болоод байсан хуучны ноёдуудыг бол дундаа хийж байгаа нухчихсэн тухай сонин баримтууд бас энэ номнууд дээр гардаг. За ингээд Харадан Баатарын ном дуусч байгаа. Би энэ номыг бол одоо 3 дахь удаага уншиж байна. Хамгийн анх хэвлэл хитгэс ном нь яг онгодууд эцсийн гүйцэлгээ буюу одоо цагийн хэлээр редактор хийж байхад нэг бүтэн онгодуудад уншиж өгч байсан. За тэгээ гарсныхан дараа нэг бас уншсан. Тэгээд сая номын задлангаа ихтэй бас дахиж сэргээж нэг удаа уншлаа. Унших болгонд л энэ их Монголын эртний өвөг дээдсүүдээр ингээ бахархах сэтгэл төрдөг. Дараагийн номын задлан дээрээ би бас гэрлийн өргөнөөс гарсан номнуудаа ангиж задлж ярина. Номын задлантай маань хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараараа дахин уулзлаа. Түр баяртай.